За хуулийн төслийг бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Тэгэхдээ хэдэн зүйл байна. Нэгдүгээрт нь ер нь энэ бусад улс орнууд ялангуяа өрсөлдөөнд зах зээлүүдэд шинжлэх ухааны байгууллагууд нь өөрсдөө шууд өрсөлдөх чадварын байгууллагууд болчдөг. За жишээлбэл одоо сүүлийн үед бол Узбекистан улс одоо сахиурийн хөндий рүү гараад тэнцээ одоо Дундад Азийн орнуудын маш том технологийн хабыг байгуулад явж байгаа. Ер нь бол ихэнх орнууд Шанхай ч гэдэг юм уу, Азийн орнууд, дээрэс нь Америк, Европын зах зээл дээр ялангуяа шинжлэх ухааны технологи өрсөлдөх чадвар гэсэн гурав зэрэгцээд явж байгаа. Science, Technology and Competitiveness гэдэг. Тэр манай хууль болохоор яг шинжлэх ухааны технологийн энэ хууль айгүй давжаа хууль. Монголд бол нэг байгууллагын дотоод үйл ажиллагааг л зохицуулах гэдэг юм шиг боловч яг боломж өрсөлдөх чадвараа хэлсэн тухайн байгууллага нь санхүү хийгээд төрийн дэмжлэг мөн одоо зорилгоо хангах бизнесийн байгууллагуудтай хамтрах зах зээл дээр бодит боломж үр дүн үнцийг авчрах иргэдийн амьдрал амжиргаанд эерэг өөрчлөлт авчрах дээр бол асар давжаа байгаад. Тийм учраас энэ хуулийг ер нь ингээд косметикийн чанартай биш агуулгын чанартай өөрчлөлт шинжлэх зайлшгүй шаардлага байгаамаа. Тэр тусмаа дахиад хэлэхэд бол шинжлэх ухааны технологи, competitiveness буюу өрсөлдөх чадвар гэдэг энэ агуулгатай уяхгүй бол өнөөдөр манай улсын жишээлбэл засгийн газар одоо 578 зүйл заалттай мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн хэмжих нэгж нь 11 метрикс буюу хэмжих нэгж байгаа. Тийм учраас бол шинжлэх ухаан төрийн бодлого хоёр нь нэг тийм төсвийн харилцаан дээр л байгаад байгаа болохоос биш яг бодит чадвар дээрээ болвол яг энэ бизнесийн боломжуудыг гаргаж ирдэг энэ нийгмийн шийдвэрүүдийг хошуучилж урд нь явдаг шинжлэх ухааны салбар гэдэгт хэрэгтэй болохоос биш араас нь дагаж явдаг тийм зохион байгуулалттай бүтцэл хэрэггүй болчихдог. Уучлаарай иргэдлгоо энэ зүгээр би шүүмжилж байгаа юм шиг зөвлөлт маягийн энэ тогтолцоог илүү их тийм чөлөөт нийгмийн өрсөлдөөнд дасан зохицсон маневртай хурдтай ийм уян хатан одоо flexible гэж хэлдэг уян хатан энэ загварлуу оруулах зайлшгүй хэрэгтэй байгаад байгаа. За нэг санаа. Хоёрдугаарт одоо энэ аж үйлдвэрийн 3 4-р үе рүү 4-р үе мэдээлэл технологийн үе одоо цаашаа 5-р үе сансрын технологийн үегээ явж байгаа. Энтэйгээ энэ одоо уялдуулсан байдлаар энэ шинжлэх ухааны технологийн хууль энэ боломжуудыг нь гаргаж ирэх хэрэгтэй. Дараагийн санаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд улсын төсөв нийцэж байгаа хэсэг талаар аудит дүгнэлт гаргах ёстой авч 16 онд батлагдсан улсын хурлын 48 дугаар тогтоолоор гарсан энэ зүйл ерөөсөө хэрэгжихгүй байгаа. Хэмжих нэг чинь тодорхойгүй байгаа. Уг нь бол улс орны өрсөлдөх чадварын 6 одоо хэмжээсээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас гаргалаа гэхэд үүнийг шинжлэх ухааны технологитойгоо яаж холбох юм бэ? Яаж энээсээ илүү их дэмжлэг авах юм бэ гэдгийг бид тооцох хэрэгтэй болчиход байгаамаа. Тийм учраас энэ асуудлыг их тийм цогцоор нь хараад нөгөө муур хар цагаан байхаас хамаагүй хулган барьдаг байх хэрэгтэй гэдэг шиг шинжлэх ухааны энэ хууль маань өөрөө шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чөтгөр төшөө болохгүй илүү их давуу тал олгодог ийм зүйл байх хэрэгтэй гэж бодож байгаа. За тэгээд энэ ташрамдаас хэлэхэд энэ жил нацагт орж байгаа 120 жилийн болж байгаа. Шинжлэх ухаан гэдэг үг зөвшөөрөхөөс өмнө анх судар бичгийн хүрээлэн байгуулагдж байхад нацагт орж байгаа өөрийнхөө бүтээлүүд дээр судлах ухаан гэж анхын шинжлэх ухааныг томьёолж ирсэн. Тэгээд шинжилнэ гэдэг бол тийм пассив төрөл, судлана гэдэг бол тийм идэвхтэй төрөл байгаа. Тийм учраас яг цаад мөн чанарт нь бас хэдүүлээ энэ хуулийн төслөө уялдуулах тал дээр та бүхнийг анхаараасай гэж хүсэж байна. Тэгээд саяны зүйлүүд дээр байр суурийг сонсъё. Сархатын Зулбахар гишүүн асуултанд хариулъя. Эрдэнэт гишүүнтэй бол би одоо бүрэн санал нэгдэж байна. За хуулийн төсөл өргөн барьсан гишүүд маань саяны бид хүрээлэнгүүдээр явж ажиллахаас уртаж бас тодорхой асуудлыг шийдэх үүднээс хуулийн төсөл оруулж ирсэн, санаачилсан гэсэн үг. Тэгэхээр энэ хуулийн төсөл бол тодорхой асуудлын хүрээнд бол бас шийдэл хайж байгаа утгаараа бол бид бас цаашаа явах ёстой. Сая бид одоо манай дэд одоо хороо болон байнгын хорооны гишүүд маань хүрээлэнгүүдээр явж ирээд тэр 11 дүнгэлт гаргасан санал дүнгэлт. Тэр бол таны одоо хэлсэн зүйлтэй бол нийцэж байгаа. Жишээ нь одоо 66 одоо ийм мэржим мишэний байгууллага хүрээлэнгүүд. Шинжлэх ухааны академийн харийн 16, Яам агентлагийн харийн 17,
За ингээд эдэмшлэгээ байгууллагын зэрэгэлд хамаарах дээд боловсролын байгууллагын дэргэд 20 байгаа юм. За ингээд эдэмшлэгээний бусад 10 гэдэг хувийн хөгжлийн 3. Тэр эдгээр байгууллагууд дээр гол одоо ажиглаж байгаа зүйл бол одоо хаана хариалгаж байгаа шалтгаалаад бас харилцан адилгүй байгаа. Чинь Монгол Улсын их сургуулийн дэргэд технологийн парк байгуулагдсан. Технологийн паркын одоо ингээд явж байгаа чиглэл нь бол зөв стратегтэй байна. Яг таны хэлдэг шиг сургууль судалгаа одоо эзэмшгээний ажлыг уялдуулсан ийм холимог загвар руу орсон гэсэн үг. Энэ Японы загвар л да угаасаа. Манад байж байгаа одоо шинэ зарим хэлбэр нь бол яг зөвлөлт маягийн загвар. Гэхдээ бид энийг бол шууд үүсгэж бол чадаагүй. Нөгөөтэй бол Америк маягийн загвар байгаа юм. Тэгэхээр бид бол ингээд ажиллаад явах хэвээр бол бид нэг Америк маягийн загвар руу орч чадахгүй байх гэдгийг бол ойлгосон. Тэгэхээр аажихын орох ёстой загвар бол энэ Дундад Азийн улсууд, Төв Азийн улсуудын шилжсэн энэ Японы маягийн загвар юм байна. Эзэмшгийн судалгааны байгууллагуудыг энэ ихтэй сургуулиудтайгаа уялдуулсан байдлаар, хувийн хөгжилтэй уялдуулсан байдлаар шинжлэх ухааны технологийн хөгжлийг одоо эдийн засгийн болон одоо ажлын бусад одоо салбарын хөгжлөлтэй бол уялдуулсан ийм схем үйлчилж байгаа юм л да. Тэгэхээр энэ лүү бид орохын тулд саяны одоо таны хэлсэн хуулийг бол шинжлэх ухааны технологийн тухай хуулийг бол бүхлээр нь бас ахиж авч үзэх ёстой. Тэгэхээр бид одоо юу ярьж байгаа нэ зэрэг хамтдаа ахиж хуулийн тус санаачлаа гэж байгаа юм. Энэ хуулийн төслийг санаачлахад одоо шинжлэх ухаан манай одоо боловсролын байгууллагын за бусад энэ чиглэлээр бол бас эдмийн зэрэг хамгаалсан улсууд их байгаа шүү дээ. Бид хамтдаа энийг бол ярилцчихээж хуулийн төсөл оруулж ирэх юм гэсэн юм чиглэлтэй байгаа юм. Энэ дан ганц хаана байгаас нь шалтгааллахгүй. Энийн цаана бол зохион байгуулалт, энийн цаана бол одоо тодорхой менежмент, энийн цаана бол хүний нөөцийн асуудал, хүний нөөцийн хөгжлийн асуудал, санхүүжилтийн одоо шинэ тухайсан схемүүд шинээр яригдах юм билээ. Сайн одоо бас жишээнүүд байна, сайн үр дүнгууд байна. Тэрийгээ бас цааш нь ашиглах ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам бас энэ дээр ажиллаж байгаа. Зохид төвшөнд бол ажиллаад бас эхнээс нь бас тодорхой бас саналууд гарсан байгаа. Одоо энэ талаар бол бид хамтраад ажиллах юм байна гэдэг юм ойлголттой байгаа шүү. Та бас энийг бас дэмжиж явж байгаа талархалтай байна. Баярлалаа. За Батбаярын Жаргалан гишүүн асуултаа асууя. Алга байна. Отгоны Саран чулуун гишүүн асуултаа асууя.